Сайн байцгаана уу? Уламж дамгаа ухааны хэмж зүү төн засалж туул байна. За би өнөөдөр та бүхэндээ гэртээ хийж болох нүүрний арьсыг чангалдаг, нүүрийг өргөж өгдөг 4 чухал цэгийг зааж өгье. За нэгдүгээр цэг маань болохоор Швейгов цэг ба Швейгов цэг маань бидний хамрын доор энэ хонхорт байрладаг. За энэ маань нүүрийг өргөж ерөнхий лифтинг хийж өгдөг маш чухал цэг ба. Энэ цэг дээр та 10-аас 15 секунд массажлаад өгөх юм бол таны нүүр өргөгдөх болно. Хоёр дахь цэг маань болохоор Жачо цэг байгаа. Жачо цэг маань болохоор бидний эрүүн дээр байрладаг. За эрүүний яг энэ доод эрүүний яснаас бага зэрэг дээр тэгээ таныг шүдээ зуухад яг энэ хэсэгтэр товоож гарч ирэх энэ цэгийг Жачо цэг гэдэг. За энэ цэг маань бидний нүүрний арьсыг ерөнхийдөө чангалж өгж илүү залуу харагдуулах үр дүнтэй цэг байгаа. 3 дугаар цэг маань болохоор хөөгүү цэг. За бидний эрхийн болон долоовор хурууны яг голд байрладаг. За нөгөө гарынхаа эрхийн хуруугаар энэ цэг дээрээ дараад өгөхөд маш өвчтэй байгаа. За энэ цэг дээрээ мөн адил 10-аас 15 секунд массажлаад өгөөрэй. За 4 дугаар цэг маань болохоор зүсаалын цэг байгаа. Энэ дээр харж байгаачлан бидний гадна өвдөгний нүднээс доош 4 хуруу зайд байрладаг цэг байгаа. Энэ цэг маань бидний дотроос маань залуужуулж илүү залуу харагдуулах, арьсыг маань илүү эрүүл харагдуулахад ийм үр дүнтэй цэгүүд байгаа. Тогтмол массаж өгөх юм бол бидний нүүрний арьс илүү чангарч, нүүр илүү өргөгдөж, цус шингэрч, цусны эргэлт сайжирч илүү залуу харагдах бүрэн боломжтой болно гэсэн үг. За та бүхэн туршаад үзээрэй.